Өмнөг аймгийн Цогцзын суманд барилга уурхад хоолны хордлогын с ิจ гтэй тохиолдол бүртгэлээ. Улаанбарханаар өвчлсөн хүмүүсийн 50% нь дархлаажуулалтад 30% нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй байна. Хачигт ректисиозын халдварын улмаас 5 хүн эмнэлэг твтэн эмчлүүлж байна. Атрын 4-р аян Төв аймгийн Арга ус сумаас эхэллээ. Дулааны үнийн өөрчлөлтийг энэ оныг дуустал хойшлууллаа. Iced Global телевиз үзэгч болныг олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисгчдтэй шууд эфирээр холбоно. Iced Global-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өмнөг аймгийн Цогцзын суманд барилга уурхад хоолны хордлогын с ิจ гтэй тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 11-ний байдлаар 197 тохиолдол бүртгэгдээд байна. Энээс 105 нь эмнэлэг твтэж, 44 нь харьцангуй хөнгөн учир гэрээр, мөн 10 нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байна. Уурхад ажилдаг 20-48 насны хүмүүст гүйлгэх, гидс бацлах, дотор мухаарах, халуурах, толгой өвдөх, үе мөч янгинах зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Эхний байдлаар бол нийт 24 сарц ирснээс бол салминел одоо илэрсэн байгаа. Энийг бол цааш нь ялган дүүн. За мөн одоо өсүүдэд твтж байгаа нийт энэ 91 хүнээсээ бид нар бас одоо давхар судалгаа болон сарц одоо шинжилгээ аваад тэгээд одоо дүүнэлт бол гараагүй тандал судалгаа лабораторийн шинжилгээ бүгд одоо үргэлжилж байна. За одоо бол хачигын халдвар ер нь бол манай Монгол улсад бол энэ хачигт иргэцөөц, хачигт энцефалит, хачигт боррелиоз илүү голж идэг. 3 дугаар сарын 16-наас буюу хачигын улирал эхэлсэн үеэс халдвар төвчин судлалын үндэсний төвд хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй 44 хүн ханджээ. Улмаар 1-р тасагт хачигт ректисиоз оншоор 5 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүс Төв, Завхан, Багнуур дүүрэгт хачигт хазуулсан гэх өгүүлэмжтэй байна. Хэрвээ одоо ууланд явж байгаа ой мод ихтэй газраар явж байгаа бол тод хувцас өмсөх шаардлагатай. Бага насны хүүхдүүд хүмүүстэй тогтмол одоо бие дээр хачиг явж гэнэ үгүй юу гэдгээ одоо шалгаараа гэдгийг зөвлөх хэрэгтэй. Одоо 4-р сарын өчигдрийн байдлаарх мэдээлэл байгаа энэ дээр Улаанбарханаар өвдсөн 200 гаруй хүнд судалгаа хийхэд 50% нь дархлаажуулалтад огт хамрагдаагүй. 30% нь вакцины тунг бүрэн хийлгээгүй байжээ. Хүүхдийг 9 сартад нь 1 дахь тунг, 2 настайд нь 2 дахь тунг тус тарьж улаанбарханы эсрэг бүрэн дархлаажуулдаг. Вакцины тунг бүрэн хийлгсэн бол насан туршид нь дархлаа тогтдог байна. Улаанбархан нь асар богино хугацаанд халдварлах чадвартай ч вакцинаар урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эмч мэрэгчлэтнүүд хэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 102 гаруй өрхийн одоо эрүүл мэндийн төв байгаа. Энд бол ажлын цагт бол өдөр бүр задлж байгаа. Атрын 4-р аян Төв аймгийн Арга ус сумаас эхэллээ. Арга ус сум нь газар тариалангийн нийт 23 мянган га эргэлтийн талбайтай. Жилд 14-өөс 16 мянган га талбайг эргэлтэд оруулдаг. 26 аж ахуй нэгж 212 иргэн газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг байна. Тусмын тариаланчид сүүлийн 3 жил тармил тэжээлийн ургацаараа аймагт тэргүүлсэн бол Төв аймаг улсад тэргүүлжээ. Арга усны шарманжин нутгийн брэнд болтлоо алдаршсан байна. Улсын хэмжээнд анх удаага Төв аймагт 8 тэрбум төгрөг хөнгөлөлтөө өнөр жилийн 5% хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг иргэн аж ахуйн нэгжүүдэд төсөл сонгон шилгаруулах маягаар өгч байгаа. Дулааны үн өнөөдрийн байдлаар 33,862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62,960 төгрөг болж үнийн зөрүүний хэмжээний алдагдал хүлээж байна. Иймээс эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнийг эх сарын 16-наас 85% нэмэх шийдвэр гаргасан. Мөн өнгөрсөн оны 9-р сараас улс сувгийн халан хүтэн усны үнийг нэмэх шийдвэр гаргаад байсан юм. Гэвч энэ бүх нэмэгдэл нь инфляцийг өдөөх учраас засгийн газар энэ онд нэмэхээр төлөвлөсөн бүх төрлийн үнийн нэмэгдлийг төр зарцаахаар шийдвэрлэжээ. Энэ дагуу эрчим хүчний зохицуулах хороо дулааны үнийн тарифын өөрчлөлтийг энэ онд дуустал хойшлууллаа. Өнөөдрийн байдлаар инфляц улсын хэмжээнд 9.6% байгаа бол нийслэлд 10.3% байна.
бүрийн 4-р сарын 12-ны өдөр бол олон улсын сансрын нисгчдийн өдөр юм. 1961 оны энэ өдөр зөвлөлтийн иргэн Юрий Алексеевич Гагарин сансар өгтөргүй талдах хүн төрөлхтний хүслийг биелүүлж бодит болгосон билээ. Хөлгийн бүхэхээс түүний хэлсэн Поехали буюу явцгаая гэсэн үг дэлхийн хүн бүрийн чихнэ хоногшин үлдсэн. Түүхэнд мөнхөрсөн энэ өдрөөр олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисгэгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдох боломжийг Аист Глобал телевиз олгож байна. Олон улсын сансрын станцад өнөөдрийн байдлаар Оросын 5 сансрын нисгэгч ажиллаж байгаа бөгөөд тэдэнтэй хамт Америкийн нэгдсэн улс болон Японы сансрын нисгэгчид байна. Аист Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.